Сайн байцгаана уу. Та бүхэндээ нэрэ мэндийг хүргье. За багшин тэгээд. Эрүүлийн гин жаргалан түгээдэг, бэлгэлдэг. Өөрийнхөө ажлын өрөөнд байна. Таны эрүүлийн хийг гэрэлтүүлнэ гэдэг. Ураатай өөрийнхөө өрөөнд багшин сууж байна. Өнөөдөр бас хүмүүсээ идгээчгээд, ангаачхаад, ажил тараад одоо та бүхэнтэйгээ ингээд 2-3 угаас сууж хөрд юм уу дөө гэд сууж байна. Та бүхний аж амьдралд ажгүй юу? Сонин сайхан юу байцгаана? За энэ манай өөрөө чинь нэг бодлын нэгэн талдаа болвоос хүмүүсийг инээлгдэг, баярлуулдаг, аз жаргалыг өгдөг өргөө нөгөө талаасаа бол одоо уйтгар, гуниг, шаналл, айдас, түгшүүр, өвчин, зовлон, аливаа аймнаас нь салгадаг авралын өргөө байгаамаа. Аз жаргалж бэлэглэн айдас түгшүүрийг чайралгана. За сүүлийн үед энэ манай өрөөнд их хүнд эрүүл мэндийн учир шалтгаантай хүмүүс маш их ирэх боллоо. Энэ бол одоо Монголын өнөөгийн нийгэмд бид бүгдийн амны онцлог болох шахсан айхтар өвчин, хавдар, хорт хавдар. За энэ хорт хавдар гэдэг өвчний чинь ерөөсөө насны хязгаар бол гэж байхгүй болсон юм байна шүү дээ. Үнийг хэлэхэд. Цэл залуухан 20-тай, 30-тай, 40-тай хүмүүс хүүхдүүд залуучууд 20, 30, 40, 50-тангууд л ер нь их ирж уулзж байна. Ямар ч залуухнараа найхтар өвчин тусчихсан байдгийм, өвдчихсэн явдгийм. Тэгээ бид нэр 3-р шат, 4-р шатанд орчихсан бусад эдэрхтнүүдтэй үсэр хийчихсэн, хадчихсан байх юм байна. За ингээд 40 гараад ирнэ бид нэр ингэ өвдөж явхаа байсан юм байна энэ хүмүүсийн нойруулчрахаа элэгчгэр одоо ажиллахаа нэг муудсан байдгийм байна. За ер нь бол нэг зүйлийг хэлэхэд бол ер нь багшд нь бол ер нь үнийг л хэлцдэг. Ямар нэгэн байдлаар одоо илүү дутуу бод санаагүй ийм л хүн шүү дээ. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ өвчин эмгэгтэй холбогдолтой маш олон лайвуудыг хийсэн. Ярилцлагуудыг хийсэн. Та бүхэн санаж байгаа бах. Өнгөрсөн жил Америк явахынхаа урталд та бүхэндээ эрүүл мэндийн олдон захиасыг өгсөн. За өнгөрсөн хугацаанд энэ айхтар хавдар гэдэг өвчний чинь бид нэр одоо ер нь ир эмгүү хөгсөн залуугууд тусаад эхэлсэн юм байна. Нэг хид хідэн үндэс шалтгаан байгаа юм байна. Дэлхийд одоо ерөөсөө хотоодны хорт хавдраар тэргүүлж байна. Элэгний хорт хавдраар тэргүүлж байна гэл. Тэгээ ер нь бидний бие махбод энэ өвдөөд энэ элдв энэ айхтар өвчин эмгэг тусаад байгаа чинь ер нь 100% биднээс бараг 190% нь бидрээр шалтгаалаад байгаа юм байна шүү дээ. Хувийн харин цэвэр муутай. Хувийн зохион байгуулалт муутай. Амьдралын чанарыг бид нар өөрсдөө сайжруулж чаддаггүй, зохицол зохион байгуулж чаддаггүй юм байна. За өнгөрсөн жил Америк явахынхаа оролдолд хүн нийтийн 0-д орохдоо юм уу гэр оролын модон жорлонд орохдоо маск зүүж орж байгаагаар орохдоо зүгэл гарахтаа хайж байгаараа гэсэн баахан хүнд маск
зүг тухай ярьсан гэдэг нэг ад болсон. Тэгээд үннийг нь хэлчихдэг. Тэгээ миний өгчээр нь олон хүнд одоо яг үннийг хэлчихээр нь зэрэг бас таалагддаггүй. Тийм юм бас байгаад байдаг юм шиг байгаа шүү. Тэгээд өнөөдөр бас та бүхэнд хэлэхэд хамгийн ихэнд зүгээр би та бүхнийг нэг зүйлийг та бүхэн шалга. Тэрний юу юм бэ гэхээр баруун гараараа хөлийнхөө хоолыг атгаад үз. Хүйтэн байна уу? Зүүн гараараа толгойн хоол орой дээр зулаа дээр гараа тавиад үз. Халуун байна уу? Хүзүүгээ атгаад үз. Хүзүү шилэн үзүү мөрөө атгаад үз. Халуун байна уу? Зүүн гараараа толгойн оройг шилэн үзүүг атгаад үз. Мөрөө атгаад үз. Халуун байна уу? Баруун гараараа хөлийнхөө хоолыг аимсаа тайлж байгаад атгаад үз. Хүйтэн байна уу? За ингүү тэгээд ерөнхийдөө бөөрийн хүйтэнхийн доороо тунаад бөөрийн ер нь хүний биеийн одоо хүйтэнхийн доороо тунаад халуун хүй дэшээ өрцөн байгаа асуудал. Яаж идэгэр хэмжлэгдэх тухай өнгөрсөн жил ая дээр маш их ярьсан. Одоо та бүхэн мартчихаагүй бол шүү дээ. Зэна манайхан чинь хотоодны хавдарч бай, найруулцгын хавдарчиг бай энэ элдэ өвчийн ингэ тусгаас нэг үн ирээд ивсүүлээд иж ин болдгүй юм уу? Эрүүл мэндийн анхаарал тавиад иж. 20-30-тай 40-тай 50-тай хүмүүс л энэ өөрөөр дүүрэн цувлаа. Тугаас сэтгэл зэрэг хийлгэмэл зүйлсийг ярих юм. Гэхдээ та нар энэ айхтар хүнд өвчийн эмгийг тусгаасаа өмнө манай өрөөнд ирцгээ. Эрхийн нэрж болно. Багш нь 11 сарын дундуур Японд, Солонгост, Америкт очиж хүмүүсийг эвжлэхээр явах гэж байгаа. Та бүхэн мэдж байгаа бах. Японд, Солонгост, Америкт хүмүүсийг эвжлэнэ. За ачаад эвжлэхдээ даман ганц монголчууд байгаа биш. Японочдыг, солонгочдыг, Америкчуудыг эвжилж та бүхэнд харуулна. Үзүүлнэ. Монгол хүний нэрдэн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, боловсрол, намын хүч, эдийн хүч гэдэг одоо юу байна? Тэр бүх юмараа эмчилж идгээчийнхаа энэхүү тэр зүйлсээ одоо багш нь лайваар оруулах, рейс хийх, фото зургийг оруулах, сэтгэлдлүүдийн биш оруулж та бүхэндээ үзүүлнэ, харуулна. За энэ тэгэхээр зэрэг багш нь ирж бай, эмчээ, хөгшинч бай, залууч бай бүгдээрээ хүнд хэцүү айхтар өвчин тусаад, хавдар тусаад эсвэл бөөрийн дутагдал болоод, лигний цирроз болоод бамбаа очрохын илүүдэл дутагдал болохоос өмнө ер нь аливаа бие хамаах одоо энэ арай одоо энэ айхтар хүнд өвчин тусчхаагүй байгаа дээр эмчлүүлээд анхаарал хандуулга тавиараа гэж хэлэхээр байна. За зүрхнээс баруун гараараа хөлийнхөө хоолыг атгах хөдөн байна уу? Зүүн гараараа толгойн хоорыг атгах халуун байна уу? Толгой шилэн үзүүгээ бар халуун байна. Энийг одоо шалгах нэг хүмүүс аимсаа тайлсан дээр та нар хөлөө улаа үз. Нэг хүмүүс та нар дөнгөж одоо гэртээ байгаа юм бол гутлаа тайл, аимсаа тайл шалгаарай. За ингээд шалгаж байгаа явцад тэр зүүн хөлийнхөө улыг сайн өсгийн хэсгийг, улын хэсгийг сайн хардаа. Тэр хөлийнхөө одоо энэ эрхийн урууны хажуу талаар юм уу хөлийнхөө олуудаар хардаа та бүхэн. Цагаарчсан юм байна уу юм хөлөнд нь. Хөлийнх нь уул нь цагаарчсан юм байна уу манайхаа? Үзээрэй. За энэ коммент авахын тулд юу гэнэ? Комментод нь харагддаг байна. Коммент харагдаж штэ. Амар байна уу багш гэн. Аль манайхаа нэг коммент нь харагдаж байна. Нэг ганц хоёр юм бичээд гэрээ. За нэгэнтээ одоо бүгдээр гутлаа тайлсных аимсаа тайлсных хөлийнхөө хоолыг үзчих, шалгачих. Баруун гараараа хөлийнхөө хоолыг атгаад, зүүн гараараа толгойнхон оройг шилэн үзүүг атгаад үзчих. Аль нь халуун, аль нь хөдөн байна бичээрэй надруу. За хоёрдугаар нэгэнтээ аимсаа тайлчихсан, гутлаа тайлсан байгаа юм хөлийнхөө хоолыг үз. Хөлийн чи бол ер нь өсгийн хэсгээр цагаан байх юм уу? Ингээд арьсных нь арьс салстаар нь одоо арьсны чинь ширхгээр одоо ингээ ерөнхийдөө ингээд харахаар нэг цагаарчсан юм байна уу? Эрхийн урууны чинь хажуугаар хүлээж одоо эрхийн урууны хажуугаар эсвэл одоо олоор цагаарцсан юм байх нь цагаан орчихсан энд нэг хужир дүрхсэн юм уу, соо дүрхсэн юм уу гихчээр ийм зүйл байна уу? Бас нэг хараад ажиглаадах гэж
бас хэлэх байна. За хөлийнхаа тэр хумснуудыг хараадах. Йоо тэр хөлийнхаа хумснуудыг харахад чинь өнгөтэй болчихсон байна уу? Өнгөтэй болцсон байна уу? Шаралцсан байна уу? Давхар уйлж орсон байна уу? Жайжиж мөрөөсөн байна уу? Өнгө нь алдагдсан байна уу, тийм ээ? За нэг ийм зүйлүүдийг хараад ажиглаадах манайхаа. За ингээл ирэх юм бол ер нь эвгүүдээ. За тэгэхэд бас нэг эрүүл мэндийн хувьд ярихад өглөөдөө ч юм уу босч ирээд амаа авахад шүдэ авахад өглөө уучрлаа шүдэ авгаажлаа. Шүдэ авгаажтаа өгөөд байна уу яаж юм та нар маань. Өгөөд байна уу яаж юм. Энийг анхаар. За одоо гараа өмнө харж хагаад үлээгээд өөрөө амьсгалаа. Одоо ямар нэг эвгүй үнэр байна уу амарч гарч ийн үгүй юу. За үүнийг бас анхаараадахна. За ингээд ирүүл ерөнхийдөө эвгүүдээ нэг 3-5 жилийн дараа бөөргөө болно, ходоодгүй болно, элэггүй болно. Айлгаж байгаа юм биш. Ер нь бол нэг дерматитны асуудал, за нэг мөөгөнцрийн асуудал байна. Ер нь давчхандаа одоо санаа гайлч. Монголчууд энэ ингэж их өвдөөд байгааг очиж шалтгаан хувийн харин цэвэр сахихгүй байна өө. Бүгдээрээ энэ хөлн мөөгөнцөрсөн байна. Тухайн ерөөсөө би бүтнээрээ биелэ мөөгөнцөж авчиж. Тэгэл энэ зүгээр арьс хураашаад байдаг юм аа л гэдэг өмнөөс цэц болоцолтоод байх юм. Тэгээд хөлөө мөөгөнцөрсөн байна уу, хумцаа мөөгөнцөрсөн байна уугүй юу? Одоо тэгээд анхаарах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй шаардлагатай. Helicobacter туссан байна уугүй юу? Анзаарах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй юм байна. За ингээд Helicobacter туслаа бол одоодны хар товдрлуугаа мөөгөнцөр туссан бол бөөр ажиллагааг болж эхэлнэ. Мөөгөнцрийн хороо чанар чинь бөөрийн шүүх үйл ажиллагааг бууруулна, бүрэн дэд булчирхай асуудалтай болгож эхэлнэ. Нэг хэдэн жилийн өмнө би ч одоо ингээд нэг башиг зөгнөлөөсөө битсэн. Олон хүний ад чавуулсан. Ирээдүйд монголчууд одоо энэ бөөргөө бацгаах нэ. Нойр учиргаан асуудалтай болцгоох нэ гэж хэлсэн чинь өөстө баахан юм ярьсан. Одоо тэгээд тэр цаг үе эхэлсэн байна. Ирж уулзж байгаа хүн бүр ер нь бол тэгээ багш нь бол нэг хоёр өгүүлбэрийг хэлээд өнөөдрийнхээ юм өгөл өндөрлөчгээ лайвыг. Бас нэг хүмүүс чинь ингээд нэг актер үздэг хардаг мэрэгэн тодордог хүмүүс чинь ерөнхийдөө цаагарч одоо ингээд том ирэх зүйчэд идэв. Нэг ингээд мэрэгэн тодорсон юм үздэг хардаг хүмүүс. Одоо багш нэг өөрийнхөө гүүгээр имчилгээ буюу цахилгаан саранцаа имчилгээнийхээ ингээд хүний биеэр цахилгаан саранцаа гүйдэгдэг одоо имийг ингээд сахан үзүүгээр зүүчгээ. Бас нэг цахилгаан саранцаа гүйдэгдэг юм аа ингээд толгой үзгэлээ үзэн дээрээ тавьчих. За ингээд сахан өөрийгөө гэрэлтүүлээд. Энэ яагаад гэрэл бариад байгаа юм гэхээр зэрэг багш нь таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг нэг пэйж хуудас байгаа. Таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг пэйж хуудас байгаа. Тэр пэйж хуудасаар мань ороод үзээрэй. За ерөөсөө энэ 9 сар дэлгэний хардгавдартай хүнийг эмчилсэн. За цусны хардгавдартай хүнийг эмчилсэн байгаа 7 сард. За ерөөсөө энэ үеийн мөчний яс сургалттай. За бөөрийн дутагдaltaй хүнийг 8 сард эмчлээд идгээсэн байж байгаа. За одоо тэгээд 7 сар чинь бас илэгний А вирустай харшлын гаралтай алхаг өрөвсөлтэй хүнийг эмчилж идгээсэн байж байгаа. За тэгээд нэг энерги гэхээр манайхаа нэг юм алсын занаас гар мараар эмчилдэг идгээдэг хүн биш шүү. Би бол шинжилгээг ухаан тэр цаана харагдаж байгаа шинжилгээг ухааны техник технологи орчин шинжилгээ ухаан техник технологи суурилсан 21-р зууны дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хүнийг эмчилж байгаа. Тэр цаана харагдаж байна. Тэр цаана гараад төхөөрөмж. За миний яг гарын ард талд харагдаж байгаа нь бол бета долгионы аппарат. Миний одоо гарын ард харагдаж байгаа нь бол альфа долгионы аппарат байж байгаа. За энэ хоёр долгионы аппаратанд байна бол аппаратанд аваад 3 удаа 6 удаа 9 удаа 18 удаа 27 удаагийн давтамжтайгаар оруулаад тухайн хүнийг эмчилж идгээдэг байгаа. Ер нь бол
Торсон миний өмнөх лайвыг үзсэн хүмүүс мэдж байгаа л үү. Торсон долгион гэдэг зүйлийг бол ойлгож байгаа байхаа гэж бодож байна. Бета долгион, альфа долгион гэдэг энэ хоёр бета долгион, альфа долгион. За энэ хоёр аппаратаараа ингээд та бүхнийг нэмчилж эдгэж байгаа. За тэгээ өмнөх нэг видео бичлэг юм та бүхэн харсан биз багш нь өөрөө дотор нь суугаад сайхан гэрэл асаагаад гэр гар хуруугаараа гэрэл асаагаад өөрөөсөө гэрэлтүүлэлээсэн шүү дээ та бүхэн санаж байгаа илгүй дээ. За тэгээд энэ нэг зүүцэн юм гайхаад бэлгийн их гайхаарай. Энэ одоо нөгөө айхтар нөгөө үзмэрч хүмүүч нэг их том мэрх зүүцэн байдэн. Тэгээ яхаа багшнаас нэг өөрийгөө ганглаад явах уу нэг Google имчилгээнийхээ бас юмнаас ах ингээд зүүцэн байж байгаа мó цалгаан соронзон дэлгэн буюу нөгөө яруу алдарт багшийнх нь хүнийг имжлээд байгаа энэ имчилгээний юм байна. За одоо 11 сарын дундуур 11-р сарын дундуур багш нь Японд очноо. Японы Токио хотод Сайтамад очноо. Сайтама орно, Токио орно. 12 сард Сөүл орно. За тэжэн билүү юу лээ. За ямар ч ч нэг хид хотоор очноо. 12 сард Солонгост байна. За 1 сараас эхлээд Америкийн нэгдсэн улсын Вашингтон, Вашингтон, Иллинойс, Колорадо гэх нэг хидэн мууж улсад хийх ивентүүд мэн байгаа. За тэгээд ивентүүдэд удахгүй зарлана. Монголчуудад одоо ямар лекц унших юм, ямар одоо тус тийм дэмжлэг үзүүлэх юм бэ гэдгийг багш нь удахгүй пэйж хуудасаар зарлана. Тэгэхээр Японд байгаа, Солонгост байгаа, Америкт байгаа монголчууд маань багшигаа 11 сард Японд, 12 сард Солонгост, 1 сараас эхлээд Америкийн нэгдсэн улсад байна. За тэгээд тэр үед маань багшаасаа тус авах, дэмжлэг авах, багшаараа эмчлүүлэх, багшаараа одоо ирээдүйн аж байдлаа чиглэлийг авах, бошиглуулах, пропис хийлгэх одоо тэгээ хүмүүс ахын бол хандаж болно. За тэгээ яах вэ? Миний одоо гадаадд байгаа монголчуудаа зориулаад Монголд их оронд Монголдоо энэ үйлчилгээ үзүүлж байгаа тийм ээ. Монголдоо ингээд дэмжлэгээ хийж байгаа. Астролог тооцоолол хийж өгч байгаа. За одоо ингээд ном биений үйл хийж өгч байгаа. Ирээдүйн зөвнөж башгалж өгч байгаа. Гэт тэр бүхий л үйл ажиллагаа лекц тийм ээ арга хэмжээ зохион байгуул. Тэр бүх зүйлсээ Монгол хүнээр хийж өгнө. За тэр Японд очлоо гэдэг нэг актер үнийн нэмэгдэл тавиад байхгүй. Солонгост очлоо гэдэг солонгос монголчуудаа үнэ нэмээд юм уу үнийн нэмэгдэл хийхгүй. Америкт очлоо гэдэг нэг Америк зиндааны үнэ хишаар бол үйлчлэхгүй. Тэгээд Монголд Улаанбаатарт энэ үйлчлдэг, нарт хүмүүндээ тусалдаг, дэмждэг энэ үн тариг бараад энэ төлбөрөөр л одоо та бүхэндээ хурж очиж үйлчлэж туслана. За нэг зүйлийг хэлгээд тэгээд багш нар 11 сар Японд, 12 сар Солонгос, 1 сараас эхлээд Америкийн нэгдсэн улсад байх нэ. За хизээ эргэж за тэгээд тэнцэнэ бол ер нь их олон газар ивент зарлагдаад явж байгаа. Японд, Токиод, Сайтама дах, Сөүлд ингээ нэлээд ажлууд иргэдээ яригдаад хийдэж живдрээд явж байна. Багш нь одоо номын орчуулгынхаа ажлаар, номынхаа редакторын ажлаар явж байгаа. Америкийн нэгдсэн улсад номын маань Америкийн редакторлж байгаа. Тэгээ хэвлэн компанитайгаа уулзалт хийх, Нью-Йоркийн одоо номын үзэсгэлэнд оролцох гэдэг ингээ маш олон ажил хүлээж байгаа. Монголчуудаас лекц уншина. За тэгээд яг вэ тэгээд нөгөө ямар одоо та бүхэн маань багштайгаа уулзах хэсэг нэр та нарын ихийн асуудал. Тэгээд ер нь бол Японд очиход Япон, Солонгос очиход Солонгос, Америкт очиход босоод авах Америк хүмүүс байгаа. Тэгээд эдгээр маань бол яг хуу дэлгэн нэгтнүүдтэйгээ монголчуудтайгаа уулзах юм уу? Эсвэл одоо тэгээд манай улсын ард иргэдтэй уулзах юм уу? Та хэрвээ одоо түүнээсээ хамаарал бас танд ингээд астрологи хэлгүүлэх юм уу? Тийм ээ танаас ирээдүйн зөвлөгөө дэмжлэг авах, ирээдүгөө зөвнүүлэх, бошиглуулах ийм хүмүүс бэлдэж явах уу гэж асууж авалж илээ. Эхний ээлжинд яг монголчуудтайгаа уулзахыг бодъё тэгээд хариулт өгсөн байгаа. За ингээд нэг их ингээд нэг гоё гэрэл барьчихад бас нэг анхаарал татаад байгаа юм шиг. Яагаад байгаа юм гэхээр таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг нэг пэйж хуудасаа та бүхэн ороод дэмжиж өгөөрэй. Таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг та бүхэн фэйсбүүкээр бичих юм бол багшийн эрүүл мэндийн холбогдолтой нэг шин пэйж хуудасаа тэрийг ороод дэмжиж өгөөрэй. Тэр пэйж хуудсан дээр удахгүй эрүүл мэндийн
Үнгүү сургалтууд хийнэ. Нэг зүйлийг хэлэхэд эрүүл мэндийн сургалтын 7 хоног бүр зөвхөн сургалт зөвлөгөө өгнө. Сургалт зөвлөгөө өгнө. Монголын цагаар өглөө 8 цагаас өдөр 14 цагийн хооронд. Монголын цагаар өглөө 8 цагаас орой өдрийн 14 цагийн хооронд багш нь одоо та бүхэнд эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Сургалт явуулж эхэлнэ. За одоогоор багш нь бол тийм хүнийг зайнаас идгээдэг бол тийм актер мундаг ичдэг олж аваагүй байгаа. Багш нь өөрөө тийм зүйл бас жоохон таашааж үздэггүй. За тэр хүнийг сэтгэлээрээ эмчилнэ гэж байхгүй тэр. Сэтгэлээрээ эмчилэгдэн, сэтгэлээрээ эмчилэгдэн даалт ухамсараар эмчилдэг. За би тийм зүйлүүгээр таашаадаггүй. Яг үнийг хэлэхэд даалт ухамсар талдаа мэдэрсэн ил ба даалт ухамсарын хооронд харилцан гусалт буюу шилжилт хийдэг хүн дэлхий дээр гарын 13 багтгаал байгаа шүү дээ манайхаа. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үеийн би одоо өөртөө их олон дайс нэмээд явах уу гэж бодоод нэг энэ тентгийн сургалтууд, энэ тентгийн элдв лайв хийж байгаа элдв коуч хүмүүстэй би юм юу ч ярьдгүй юм. Чимээгүй л байдаг юм. Одоо тэгээ Монгол дотроо нэг хэдэн монголчтойгоо муу хэлээд явах уу тэгээ буцаад туслаад энэ явж байгаа байлгүй дээ. Үнэ хэлэхэд бол одоо тэдэн дотор бол харамсгаар хүмүүс маш их байдаг. Нэр цогж хэлээд байгаа юм баггүй. Ер нь бол нэг багш нь бол тийм хүнийг юм алсын зайнаас идгээж эмчилдэг тийм мундаг актер идтэй шидтэй хүн бол биш ээ. Тэр хүнийг сэтгэлээр нь эмчлээд одоо тэр доктор нэмжлдэг идтэй шидтэй хүн бол биш ээ багш нь. Хүнийг л нэр яг хүчиж хажуудаа байлгаж ийж эмчилж идгээдэг ил хүн байгаа. Тэгээд би нэг зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Ерөнхийдөө явах газраараа бүгднгээр нь яваа. Эмнэлгээр явах газруудаар нэг хүн хэрвээ хин нэгэн хүн өвдчихэд над дээр ирэх гэвэл ямар нэгэн эмнэлэгт очиж үзүүлүүлээд ажиллагаагаа илгаад шинжилгээгээ өгөөд бүх одоо нэг далд ертөнцийн хүмүүстээр очиж уулзахаараа уулзаад арга чинь мухардаад ирэх юм бол над дээр ир. Эцсийн чинь одоо тэр арга чинь мухардаад оншин тодорхойлогдохгүй байгаа юм уу, өвдөө цолохгүй байгаа юм уу, эмчтүүлээд идэвхрэлийг олохгүй байгаа юм уу, тэр ямар нэгэн элдвэдийн сургалтандаа сураад тэгээд идэвхэрч чадаагүй байх юм бол тэр хүмүүс л над дээр ир. Тэгээ надад итгэдэг хүн л ир. Тэрнээс биш надад итгэдэггүй хүн бол даам сургаараа хөдөл хэрэг байхгүй. Надад итгээ төмөр багш намайг эдгэж эмчилж чадна гэсэн хүн ирэх хэрэгтэй. Багшийн бас нэг өрөө байгаа шүү дээ. Одоо өвчин бол тийм ээ, өвчин бол тэр биологийн нэг үзэгдэл юм аа. Энэ хүний биеийн өвчин бол биологийн нэг үзэгдэл юм. Ерөөсөө л ням, вирус, бактери, мөөгзөр гэдэг ийм дөрвөн зүйлээс үүсч хүний өвчин бий болж байгаа шүү дээ. Яг нь дээр нь механик юм талаар нь л доо. Унаж очиод хөл гараа хугарчих гэдэг юм уу идэв. Одоо дугуйнаас унчихсан цикл мопеднаас унчих машин тэрэгний асал аваар гэмэл барилгын өндөр шат юмнаас унчих нөхөн дуунчих гэдэг юм уу бүдэрж унах хүнд захуулчих төлхүүлчих иймэрхүү зүйлээс болоод хүн одоо өвдөх гэмтэг бэртэх юм бол байна. Түүнээс бас энгийн сайхан явж байгаад ерөөсөө нян вирус бактери мөөгзөр гэдэг зүйлүүдээс шалтгаалаад хүн өвддөг. Бид тэрэндээ анхаардаг юм байна. Хувийн ариун цэвэр маш муу сахидаг. Ерөөсөө өвдөд ирсэн хүмүүсийг үзэхэд бүгдээрээ мөөгзөртэй төлөв мөөгзөр. Хумсны мөөгзөр. Хеликобактер. Ерөөсөө энэ нүдэнд харагдахгүй энэ жижиг бактериуд чинь, янгуй чинь, вирусууд чинь, вируцэл гал ингээд вирусууд чинь хүнийг ингээд идчихэж байгаа. Тэгээ эндээ анхаараарай. Тэгээ энэ манай энэ ард талд харж байгаа төхөөрөмжүүд бол бас мөөгзрийг устгаж эмчилж идгээдэг аппарат байж байгаа. За тэгээ багш нь ингээд хэллээ шүү дээ. Ингээ баг гэрэл бариад. Энэ гэрэл ямар очтой юм гэхээр таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг. Таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг багш нь уреатагаар ажиллаж байгаа энэ өргөндөө. Таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг уреатагаар энэ өрөөндөө ажиллаж байгаа. За ингээд таны эрүүл энхийг өнгөнгийн өвтөн гэрэл байна. Төрөл бүрийн өвчнийг энд гарч байгаа олон гэрлийн өнгөлөг айдал багш нь эдгэж эмчилж чаднаа. За тэгээд өмнөх тэр эмчилсэн хүмүүсийг та бүхэн харсан байлгүй. За өдөр багш нэг 4-5 хүн л эмчилж байгаа шүү дээ. Одоо бол 4-5 хүн л эмчилж байгаа.
Тэгээд тэр нэг айхтар хавдар нь болчихоос өмнө айхтар тэр бөөний дутагдлалд орчихоос өмнө тэр бамбаа болчиххан одоо айхтар илүүдэл дутагдал нь болчихоос өмнө хагалгаа мэс засалд орж хагалж авахаас биш аргагүй мисэл хөргөж авахаас биш өөр аргагүй болсон юм уу шин илэг юм уу шин бүр тавихаас өөр аргагүй болчихоос өмнө ирээд ивчлүүлээд иж болдгоо юм уу та бүхэн энэ өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал иж болдгоо юм уу тэгээ цаашдаа бол та бүхэнд эрүүл мэндийн зөвлөгөө сайхан өгдөг болыг гэж бодож байна төлбөр мөнгө багш нь аваад авахгүй та нараас төлбөр мөнгө авахгүй багш нь тэр эрүүл хэрхэн хүн тэгвэл тэр даалт ухамсараар юм уу эрүүл сэтгэл санаагаараа ч юм уу хүн хэрхэн эрүүл болох тухай бодохгүй тэр хичээлүүдийг та бүхэн дүүндэл бүрг орж өгч ий гэж бодож байна. Тэгтээ тэр группээр зөвхөн хаалта группээр авнаа. Тэр өөрийнхөө пэйж уусан дээр ч юм уу энэ пэйж уусан дээр ч юм нэг тийм зүүмийн хаалта групп дээр л ерөнхийдөө явж ий гэж бодож байна өө. Ийм зөвлөгөөг. За энэ гэрлийн учир шалтгааныг багш нь хэлсэн шүү дээ. Олон хүн бүр янз бүрийн өвчин эмгэг байна. Тэр өвчин эмгийг багш нь эдгээр олон мөнгөний гэрэл дугайдал тогсон аргаар нь хэмжлэнэ. Тарьсан дэлгэн нар эмчилж болж जैन, соронзон эмчилгээгээр эмчилж болж जैन, цахилгаан соронзон эмчилгээгээр эмчилж болж जैन, номын хүч, шидийн хүч бас байна. Номын хүч байна, шидийн хүч байна. Миний нөгөө зөвгөнх бошгох авиас байна. Над дээр зарим нэгэн хүмүүс нь хөрхи ирж яваад хайгаа олохгүй төөрөөвч. Тэгэхээр би ойлгохтой бол энэ хүмүүс цаанаас надад ирэх болоогүй байна гэдэг. Энэ хүмүүсд ерөөсө цаанаас бол надад ирж имжлүүлэх цаг нь болоогүй гэж. Зүгээр нэгдүгээр хараа сапороо дээр автобусны буудлаар замын ажилтнууд байгаа газрыг олохгүй тойроо төрөд яваад гэх юм. Тэгээ ойлгохтой бол би энэ хүмүүс надад имжлүүлэх цаг нь болоогүй байна гэж. Тэгээ багш нэг актер зарчим байгаа шүү дээ. Нөгөө дуу аврах нэгнийг нь аварна, туслах нэгэнд нь туслана, өнжөөх нэгнийг нь өнжөөн, тойруулах нэгнийг нь тойруулна гэж. Энэ бол багшийн зарчим. Болох зүйл бодгороо болно, болохгүй зүйл болохгүйгаараа дууснаа гэж. За ингээл ингээл хүний бие махбодын ингээд нян, вирус, бактери, мөөгөн зэрэг гал ингээл энэ өвчин эмгүүдийг, энэ хүний биеийг, эрүүл мэндийг, энэ өвчин эмгийг, энэ олон асаадаа гэрэл угаадар тохирсон таарсан эмчилгээгээр нь эмчилж өгдөг байж байгаа. Номын хүч гэж юм бас байна. Номын хүч гэж байна, шидийн хүч гэж байна. За багшийн гарын урдуу байна. Гарын хөл нь эвгүй болцоход ирсэн. Тийм ээ. Одоо тэгээд нэг их бариач биш шүү. Нэг бариач андуурч манахаа. Бариач андуурч багш нь бариач биш. Тэгтээ яг хүний бол бас нэг биеийг үлдэх тэгсэд өвчин гэчээрээ нэг яхан өөрхий бас туслаад нэг ямар ч чийсэн айтайхан зүг бишгээ явуулдаг болгож чадчих. За тэгээд зарим нь энерги гэж ойлгодог. Багш нар аавра энтертэй бол ерөөсө төв хавддаг хүн бол биш шүү. Тэр хүний гэрэлэн бие тэр ааврааг нь бол нэг гэрэлтүүлээ сайжруулаад сайхан болгоод өгнө мөгөн тэр лама асаадаг хүмүүс биш шүү. Багш нар орчин үеийн шинжлэх ухааны технологийн ололт амжилтан дээр тулгуурласан шинжлэх ухаанлаг байдлаар юмыг эмчилж идгээдэг хүн байгаа шүү. Тэгээ яг будын шашныхаа зан үйл будын зан үйл шашны зан үйл болоод орчин үеийн техник технологийн за 11 сарын дундуур явнаа. Тэгтээ нэг тэгж олон хүнийг эмчилж идгээ гэдэг багш чадахгүй. Тэгээ нэг өдөр 4-5 хүн эмчилдэг. Ерөөсөө над дээр багш эмчилж чаднаа л гэсэн итгэл үнэмштэй хүн ир. Тэр босод одоо тэр үнэхээр оншин тодордог юм уу эсвэл үнэхээр тэр бөөрч олон жил өвдсөн юм уу элэг одоо ч элэг зүрхчээ олон жил өвдсөн юм уу тарих толгой ч өвдсөн юм уу юм хүмүүс л яг үнэхээр шийдвэрлээд бэлтгэлээр базаагаад ирнэ. Тэрнээс биш тэр олон хүнтэй уулзаад би тэр эрүүл олон хүнтэй уулзаад ингэн тэгнэж яриад явах багш нь одоо цаг зав алга байна. Одоо бодолтой сүүлийн хэдэн өдөр ч ерөөсөө шин 1 цаг 2 цаг хүртэл хүн тэг хүмүүстэй уулзах хүмүүстэй байлаа штэ. Тэгээ бас нэг боломжгүй зүйлүүдийг асуух юм уучлаарай бас бид нар ямар гений юм бэ? Бид нар монголчуудаа бид нар ямар гений юм бэ? Минь манайхаа. Багшаа хамрын мөрөө тэгшилхүүл гэх юм. Үгүй тэр манай энэ төгөөрөмж биш үү? Би хэрвээ одоо хамрын мөрөг гаднаас нь тэгшилдэг болоод юм уу? Хамрын мөрөг гаднаас нь тэгшилдэг болоод юм уу? Цөсний чулууг гаднаас нь хайлуулад юм уу? Одоо тэр нүдний хараг би тэгэлдэг болчих юм бол зүгээр байли. Иесус Христэн цаашаа авуулаа шүү дээ. Тэгээ багшаа энэ танаа эмчилгээгээр нь долгион эмчилгээгээр соронзон эмчилгээгээр цалгаан соронзон эмчилгээгээр цөсний чулуу хайлахгүй юм уу боторхуул гэх юм. Хамрын мөрөө маань тэгшэрхүүлэх юм. Яс сургалт маань баахгүй болох уу гэх юм. Үгүй тийм бол баахгүй. Харин нэг юм байгаа. Үеийн мөчний өрөвслийг бол дараад яс сургалтыг бол зогсоо.
Зогсооно гэдэг чинь энд байгаа хэмжээтэй зүйл ийм болж ургахаас зогсоож байгаа ургуулахгүй ийм л хэмжээгээр зогсоож байгаа гэдгийг та бүхэн бас сайхан ойлгоод авчаарай. За илүү. Нэг сайхан. За ингээд. Энд ч одоо ингээ миний нөгөө Google имчилгээний маань ичүүдээ одоо тэгээд сайхан нөгөө эрх зүйчэд эдэг шиг одоо энэ сайхан имчилгээнийхээ эдэг зүгэл одоо та бүхэнд яг харуул сонирхол юм. Тэр хаана харагдаад байгаа нь бол квантын бөмбөрт. Энэ чи ямар учиртай юм хэрээсээ энэ дээд доод айлуудын ч юм уу энэ Улаанбаатар хотын тэр их энэ долгионы нөлөөнөөс хамгаалж байгаа. Дотроо долгио нэвтрүүлэхгүй, дотор нь байгаа тэр дөрсөн альфа долгио юм уу, бета долгионыхоо долгионоо гадагш нь алдахгүй байх зорилготой зүйл байгаа. За тэгээд ерний байна. За одоо тэгээд ерөнхийдөө ингээд лайвыг өндөрлөө. Багш нь маргааш нэг өдөрс одоо бас ажилтаа. Ерөнхийдөө бол нэг өдөрт 4-5 хүн л имчилдэг юм. Багш нь 4 хүн автал байдаг. Нөгөө нэг хүний имчилгээ хийхээр бараг 5-6 цаг болоод болчихдөг. За нэг өчигдөр нэг лайвд орвол постод оруулсан байж байгаа. Өчигдөр нэг гар ус барьчихснаас агуйд байгаа хүмүүс Homo sapiens-ийн зургийг оруулчихсан. Зарим нэг хэмжиглэл багшаа энэ ямар амар зураг оруулаа байл гин зурагч нь таалагдахгүй байх юм. Өдөр зураг таалагдах гэсэн юм аахгүй. Би бол өөрийнхөө энэ дэмжигчдийг энэ пэйж хуудасаар дагдаг хүмүүсийг би их оюунлаг, авиаллаг, чадварлаг, мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй хүндэг хүмүүс байдаг гэж боддتي. Яагаад гэвэл багш нь тийм зүйлийг та нарт өнгөрсөн хугацаанд хич тунхаглаж ирсэн шүү дээ. Та нар зөв явуулах гал, зөв амьдруулах гал, эрүүл байх гал, зөв зам руу чиглүүлүүлэх гал сургалт явуулаад, астрологийн тодорхойлоод, эрүүл мэндийг чинь анхаарал сургаалуудаа хийлээ, зөвлөгөөгөө анхааруулад муу юмнаас сануулад явдаг шүү дээ. Тэрнээс нэг ч хүнийг одоо муу яваараа, чих бусдад харлаараа, бусдад атаарахаараа, бусдын юм дээр муу комент бичээрээ, сөрөг сэтгэл бичээрэй гэж хэлж байгаагүй шүү дээ. Тэр биеэ аюунаас сэтгцээ хайрлаж явах тухай та бүхэн хэлдэг үү шүү дээ. Тэгээ зарим нь болохоор тэр зураг нь таалагдахгүй байх юм, таалагддаг хэсэг нь хамаагүй шүү дээ. Тэр хүн чинь таалагдахгүй байх юм бол тэр зурганы хэзээ өөрөө л байхгүй юм. Тэгээ манайхан чи энэ сүүлийн үед ямар юмд уянгалдаг болсон бэ? Нийгмээрээ нэг хэсгэл одоо нэг аавсгэр ихсэн нэртэй нөхөр таавар шиг уянгалаад үзээд байдаг байсан. Нэг дараагаар нь бас нэг арай өөр нэг хүүхнийг л нэг одоо хүслийн нэг хүнийг л үзээд дэмжээл нийгэмдээ арай хэдэн зуун мянгаараа үзээ шуугаал байдаг байсан. Дараа нь чи нэг ямар ч нэг онлайн бараа зардаг мардаг гэж нэг хүүхнийг л эдгээр үзэл хараал яриад байдаг байсан. Одоо тэгээд ерөнхийдөө тэгээд нэг манайхан чи нэг уянгалахгүй юм гэж байхаа бэлдсэн юм шүү. Тэр нэг улсын хурлын гишүүний хувийн амьдрал руу ороод яах юм бэ? Өөр чинь хад хамаахгүй шүү дээ та нар. Тийм биз дээ. Нэг улсын хурлын гишүүний хувийн амьдрал руу ороод өстой тэр чинь нөхөрч тийм энийн чихнэр нь ийм гэлэг баах юм бичээд ялцгаах юм. Өдөр бусдын хэрэг битгий ошигдүрээ. Зөвөр өөрийнхөө амьдралыг айтайхан сайхан аваад юм. Надад өөрийнхөө биеийг эрүүл болгоод ухаанаас харуулдаг сэтгцэн хэвэн байлга. Би өмнө хэлдэг штэ та нарт. Ингээл нийтийн ойлгохтой ингэж анхаарч байгаараа. Бөөрөө ингэж анхаараараа. Тийм ээ? За машин барихтаа ингэж яваараа. Лифтэнд автаа хүнээ ингэж оруулж байгаараа. Би та нарт одоо тийм эерэг сайн сайхан зүйлүүдийг заагаад бас хөгжүүлээ та бүхэндээ тусдсан болох гэж бодоод яриад байдаг штэ. Вот нэг тийм юм байна. За тэгээд бид нар юу яах хэрэгтэй баха? Одоо жоохон хариуцлагатай байх хэрэгтэй баха. Хариуцлагатай, ухамсартай. Бид нар ихлээр ухамсараад байжулж. Тэр сүнсээ сэрэл мэрлийн тухай яриад байгаа тэр үлгэрээ мартцгаа. Тэр сүнсээ сэрэл мэрэл сүнс сэрдэг мэрдэг гэж тийм эли бала буруу ойлголтын юмыг мартцгаа. Та сүнсээ сэрэлт гэж юм байхгүй. Наа чи буруу ойлголт. Би одоо бас даалда ухамсарыг хүмүүс дугайл байдаг юм. Ер нь даалда ухамсар юм уу энэ тэнд илүү одоо тэр бусдад буруу мэдээ түгээд байгаа хүмүүсийн тухай ярьдгүү. Тэгээд хүмүүсийг өөрөө тархины шүүлтүүртэй яж байгаа зөв бурууг нь ялгах байх гэж боддгийн.
тэгсэн үгүй юм шиг байлаа. Манай даагч нарын нэвжигч нар маань тэр янз бүрийн хүмүүсийн пэйж уусан дээр тууж явдаг юм. Багшаач гэсэн юм чи. Багшаач гэсэн ямар мач гинэ баах юм а биччихсэн. Бараг хайлтаа дуртай одоо карашдаг таавал үнэн зөв сайн мэрэг ингээд. Тэгээ миний хуудсан дээр байж иддэг. Нөгөө хүний нь ойлгох буруу зүрийг худлаа дими юм ярьж бичдэг. Зааж өгдөг. Их олон мянган даагчтай тийм инфлюенсерүүд гэдэг юм уу, коуч гэдэг юм уу, нэг мондог нэр цэл алдартай хүмүүс байна. Гэтэ тэд нар ярьж байгаа зарим зүйлэл үнэхээр юм буруу хуурмаг зүйл. Тэгээ яг өөрөө тэр хүн чинь зайлвал 70 ба 70 хүнсрийн хооронд харилцан гусалт хийгээг болохоор тэрэндээ итгэцэн байдаг. Өөрөө ч итгэцэн байгаа. Яг вэ тэгээд. Би нэг өөрийгөө мондог гэж Монголд магтаад бусдыг муу гэж хэлээд би одоо бусдаа нэг тэрсэлдээд юм уу нэг нэгний нэр хүндийг унгаад гутаагаад явахыг хүсдэггүй. Тэгэхээр би ажиглаад дүгнэлт тэгэл явж идэг. Өөргөө тэгээд тэр хүмүүс яах вэ? Нөгөө намнаас уншсан юм уу, подкастнаас сонсоод юм уу тийм юм л ярьж байгаа шүү дээ. Өөргөө ярих вэ? Ном уншаад юм уу эсвэл өөрийнхөө нэг сонсон мэдсэн зүйлээ гадаад хэлнээс авсан мэдлэл ярьж байгаа шүү дээ. Яг тэгвэл ил бод алд хүмүүсийн хооронд харилцан гусалт хийж чадахгүй юм чи. Гэхдээ яагаад тэгвэл та ил бод алд хүмүүсийн хооронд харилцан гусалт хийдэг гэж яриад байгаа та өнөхөр хийдэг юм уу гэд мэдж байгаа айлгүй дээ. Тэгээд 2323 он хүртэл ирээдүйн 300 жилийг багш нь зөвнөд ерөнхийдөө 2015 онд чинь дэлхийн нус товчоо гэдэг намаа хэвлүүлсэн. Тэр номон дээр ирээдүйн 100 жилийг зөвнж үтсэн байгаа тийм ээ мэдж байгаа. Ирээдүйн 100 жилийг 2016 он хүртэл зөвнсөн. За дараагаар нь болохоор 2323 он хүртэл ирээдүйн 300 жилийг дэлхийд дахинд шүү зөвнчихсэн. Тэгээд тэр ном маань одоо хүндрэлтний нус товчоо гэдэг нэртэй. Бас нэрээ залж авч энэ номын маань авч унших хүсэлтэй хүн баг мал авч болно шүү дээ. 5 бат маань 150 сая төгрөгөөр амьдарсан байгаа шүү гэж edited version хийгээд ийм байна. Одоо тэгээ дараагийнхаа номнуудыг бичиж явж байна. Башиг зөвгөнлөө 2440 он хүргэсэн. Ирээдүйн дахиад одоо 380 жил болгочихсон. Ирээдүйн 380 жил болгочихсон. 2440 он хүртэл хүндрэлтний ирээдүйг зөвгөнж байна. Улс орнууд ирээдүйг зөвгөнсөн. Ингээл. Тэгээ яагаад энэ ийм учраас одоо 2440 он хүртэл ирээдүйг зөвгнөдөө башгаа болгоцсон. Дэлхийн нус товчоо номондоо бол 2116 он хүртэл ирээдүйн 100 жилийг зөвгөсөн байсан. Та бүхэн зарим нь авсан л байгаа шүү дээ. За дараа нь бол 2323 он хүртэл 300 жилийг зөвнөд хүндрэлтний нус товчоогоо 5 байтаа майлаар гаргацсан. За одоо 2440 он хүрсэн. Ойлгохоор 380 жилийн цаадхыг багш нар хадсан. Зөвнөж. За тэгсэн чинь үнэн ч юм уу худлаа ч юм уу таны юм биелэг ч юм уу үгүй ч юм уу гэд. Яах вэ? Тэгэхээр энэ 5 байт номны маань 3 дугаар байт зөвнөл биелэгнээс товчоо гэдэг ном байж байгаа. Өнгөрсөн хугацаанд хилээд биелсэн 150 зөвгөн их байна. Тэр анх коронавирус чинь гарахаас нэгсүүлээд коронавирусыг тэр Дональд Трампыг за энэ Монголоос ярих юм бол үе түмэн тэр их дэлгүүрэн шатахыг за одоо тэгээд банкуд энэ IPO гарах марах гэдэг одоо ерөөс энэ бүхий л энэ Монголын нийгэмд болж байгаа юмнуудыг энэ Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч 6 дахь ерөнхийлөгч нь бас бүгдийн зөвнөд биччихсэн өмнө байсан. Тэгэд одоо бодлоо та нар өнгөрсөн жилийн одоо 2025-26 оны башиг зөвлөлөө хэлсэн биз 2025 оны. 3 одоо нэртэй станц юм уу тийм өөрийн зүх дэлбэр нь гэвдэл асал гарна гэсэн. Тэгээд 3 дугаар засгаас дэлбэрсэн л байж байна. Нэг башгын саяхан биелэл явж байна. Галт зэвсэг бууны сумыг Монголс үйлдвэрлэдэг болчлоо. Бууны зэвсэг бууны сум үйлдвэрлэдэг үйлдвэр нь баригчлаа. Одоо нэг башиг биелгээ явуулдаг шүү дээ. Амар нэрт Монгол улсад одоо тийм айтаа таата нааштай сайхан зүг мэрэгэн шийдвэр гаргана гэдэг. Амар нэрт Монгол улсад одоо тэр зүг мэрэгэн одоо тийм юу хийнэ шийдвэр гаргана гэдэг. Тэгээ яах вэ? Багш нь тэр нэг хүмүүс ачаа болоод дэлгэв дээр ярьдаг л тэгээ багш нь мэдж байгаа шүү дээ. Ардчсан намын хүн биш, ардын намын хүн биш. Багш нь айлч улс төрийн хүчинд ороод байдаггүй. Зүгээр л Монгол улсад болох биелэх зүйлүүдийг бичиж зөвгөнлүүдийг л зүгээр дамжуулж башгуудыг дамжуулж өгдөг хүн. Харин ч та нар одоо баярлах хэрэгтэй шүү дээ. Дэлхийд дахны ирээдүйг ингээд зөвгөнж бошгодог хүн Монголд байна. Тэгээ Монголынхаа ирээдүйд бас болох үйл явдлуудыг зөвгнөд бочлоо та нарт урьдчилан хэлжлээ. Тэгээ болох юм болохоор нь хэлсэн шүү. Тэгээд бас хүмүүс амны эвлэгээс ачтын бэлэг гэдэг одоо тэгж уянгалгаа болцгоо та нар.
Хүүгч гений юм ярих. Монгол улс үннээ хэлэхэд бол Монгол улсын гадаад дор замаа алдчихж байгаа. Монгол улсын гадаад дор замаа алдчих. Тэр хавдар тусч байгаа иргэдийн тооч замаа алдчих. Бид болж утж байгаа юм юу? Ажилгүй ядуурлын жигтэйхэн хавдар буураад байгаа юм уу? Та нарын ашиг орлого нэмэгдээд мундаг сайн яваад байгаа юм одоо тэгээд. Тэгээд орон үрнэд нэг болгох гээд бүтээгэл тэмцэж байгаа байлгүй дээ. Одоо нэг та бүхэнд анхааруулах гээд байгаа ганц хүний одоо тэгээд нэг их яг ачаа юм арслам ардын намын хүн юм уу эсвэл нэг аль нэгэн улс төрчийн хүн юм уу эсвэл аль нэг энэ хүн дандаа айлггүй бэлэггүй бичдэг гэж яриад яг зүгээр та нарыг аварч хамгаалж амнаас эрүүл мэнд эд хөрөнгө гэж аварч хамгаалахын тулд та нарт урьдчилан хилдэг. Тэгээд өнгөрсөн хугацаанд тийм хөгдөж уртанд ч юм тэнцч тийм машин одоо тэгээ намаарал яриа л та. Гэл ингээл та бүхэнд одоо ингээд хичээл ярьдгийн төмөр замын асуудал байж гин, банкны асуудал байж гин. За тэгээд коронавирус байна. За тэгээд ерөнхийдөө улс төртэй холбогдолтой бошиг зөөгнлүүд тийм ээ. Ингээд мөнгө төгрөг. За англи улсаас Монгол зорилго санал дээр нийлгэн. За ингээд энэ номон дээр ерөнхийдөө 150 зөгнөл биелэлмээр бичсэн байгаа шүү дээ. Одоо тэгээд энэ ном чи 22 хоног хүртлээс. Одоо 23 оны зөгнөл биелэл бичүүд юм уу 24 оны зөгнөл бичвэл 150 биш бараг 250-аад л бошиг зөгнөл биелсэн болж байгаа. Тэгээд өмнө та нар уншсан биз дээ 24 оны бошигыг та нар айл одоо 25 оны зөгнөлөө та нар 24 онд уншсан байлгүй дээ. 2024 оны зөгнөлийг 23 онд уншсан байлгүй дээ. 23 оны зөгнөлийг 22 онд, 22 оны зөгнөлийг 21 онд, 21 оны зөгнөлийг 20 онд гэж уншдаг үү дээ. Дандаа урд жилүүдэд нь цагаан сарын үеэр багш нь тавьждаг тэгэл. За юм байна. Зүгээр. Ерөнхийдөө тэгээд далд ухамсар гэдэг зүйлээ бол бид нэр өөрсдөө бие харил, эрүүдэндээ анхаар, бие эрүүл байлга, ухаанаас харуул байлга, сэтгцэн эвэн байлга. Өгөө бол энэ манайхан бид замаа алдчих шүү. Далд ухамсар ухамсарын айлгалтан дээр маш болгоомжтой хандаараа. Та нарын бүгднгийнх нь далд ухамсар битүүлэгдсэн байгаа шүү. Тэр далд ухамсар судлаад яриад байдаг хүмүүсээс би нэг л асуулт асууч. Та нар одоо тийм далд ухамсарын талаар хүмүүст эвдэн мэддэг, түгээдэг, заадаг, дэлгэрүүлдэг юм бол та нар ухамсарлагдсан ухамсар ба анти ухамсарлагдсан ухамсар хоёрын ялгааг зүгээр гаргаж хүмүүст хэлээд өгчөөрэй. За та нар дотор ч гэсэн ухамсарын талаар их олон ном ирсэн юм уу, мундаг мэдлэгтэй юм уу, мундаг хүмүүс байж магадгүй. Тэгвэл та нар битүүлэгдсэн ухамсар гэж юу хэлээд байгаа. Тэрийг л тайлбарлаад над руу биччихээрэй. Үнэн хэлэхэд та нар битүүлэгдсэн ухамсар гэсэн айлт мэдэхгүй байгаа. Та нар битүүлэгдсэн ухамсар гэж юу гэдэг юм бэ? Ухамсарлагдсан ухамсар ба анти ухамсарлагдсан ухамсар гэж юу хэлэх. Энээр ялгаг гаргаад ичих. Тэр нэг одоо мундаг далд ухамсар ярьдаг. Тэр далд энэ харамсалтай Монголд энэ битүүлэгдсэн ухамсар, анти ухамсарлагдсан ухамсар, анти ухамсарлагдаагүй ухамсар гэсэн айлтыг мэдэх нэг ч хүн байхгүй далд ухамсар ярьдаг. Тэгээ би яг тэр хүмүүсийн нэг дайн зарлаад юм уу хүмүүстэй тэр юу агаад яар шиг одоо тэр илүүдээ дийлүүдтэй юм яриад яах вэ? Зүгээр л ер нь бол та нар өөрсдөө зүгээр сэтгцэн эрүүл мэндийг хайрлаа. Тэр далд ухамсар мухамсар гэж илүүдэд юм одоо ерөөдөө баг гад. Тэгээ яг өнгөрсөн хугацаанд бол миний тэр сургалтын суусан юм уу, аялалд явсан юм уу, намайг уншсан юм уу, лайв юм үзчихсэн хүмүүс бол яг хэлээр очиж тодорхой хэмжээний ойлголттой болсон байдаг баг гэж бодож байна. За тэгээд багш нь яг та бүхэн маань яг судлаад үзээрэй те. Битүүлэгдсэн ухамсар гэж юу юм болоо? Багш юуны тухай яриад байна гэдэг. Зөвхөн дэлхийн нийтээс дэлхийн бүх тэр ChatGPT-ээс асуу, тэр дэлхийн бүх судалгааны материалуудыг асуу, тэр далд ухамсар ярьдаг хүмүүсээс бүгднгээс асуу. Хөөе, битүүлэгдсэн ухамсар гэж юу вэ гэж нэг хүн асуугаад энэ юу байдаг юм бэ гэдээ асуу. Ухамсарлагдсан тэр Зигмунд Фрейдийн ухамсарлагдсан ухамсар ба анти ухамсарлагдсан ухамсар гэж нэг юм яриад энэ хэрэг ялгаа юу юм болоо гэд асуу. Далд ертөнцийнхнээс тэр далд ухамсарынхнаас асуу. Тэр далд ухамсар гэж яриад одоо тэр элдв сургалт хийгээд хүн одоо элдв үйл хийгээд байгаа хүмүүсээс асуу доо тэгээд. За тэгээ багш нь бол ерөнхийдөө бол тэг тийм хүнийг зайнаас хэмждэг хүн бол биш. Яг хүнийг өдөр далд ухамсараар нь хэмждэг хүн бол биш. Гараар хүрэн өөрийнхөө авиасаар өөрийнхөө номын хүч, хэдийн хүч
энийг харагдаад байгаа энийг зүйлээрээ тэр цаана харагдаад байгаа зүйлүүдээрээ гүүгүр гэдэг эмчилгээнийхээ аргаар соронзон эмчилгээгээр дахиад эмчилгээгээр эмчилдэг л байгаа. Гэхдээ яг одоо тухайн 11 сарын дундуур явах тэрнээс өмнө манай уулзах нуулзан үйс гүүл тэр үздэй багш нь яах вэ? Тэгээд өмнө нэг юу бичсэн байгаа, пост оруулсан байж байгаа. Тэрхүү постн дээр минь юу гэхээр тэр пост оруулсан байж байгаа. Тэр постн дээр одоо улсын их оронд одоо нэг улс олноороо дамар эргэж гуйлмжлах цаг айсаг байна. Одоо тэгээд энэ өвөл мэдэрцгээ хийсэн шүү дээ. Цахилгаан арчин хүч юм уу? Бензин шатгүй юм уу? Зуд турах юм уу? Одоо ямар зүйлийг багш нь хэлж байгаа гэдэг. Тэгээ яг бодцгоо та нар багш надахгүй нэг юугаа хийн. Пост оруулна. За тэгээ яг багш нь ер нь монголчуудаа бол нэг зүйлийг л амлаж чадна. Тэгээ зориод ирсэн нь яг чадлын хайраар эдгээгээд дэмжлээд өгч чадна. Эрдэм мэдлэг сурья гэсэнд нь бол элит онцгой гац талантист болоход нь хөгжүүлээд сургаад онцгой болгоод өгч чадна. За яг би хийх ажлаа эрхлэх бизнесээ сурах мэрэгчлээ айлс руугаа би явхаа мэдэхгүй байна гэвэл би ирээдүг нь астрологоор тооцоолоод үзчих өгч. Астрологоор тооцоолж өгч чадна. Авиа чадвар дээрээс болоод ирээдүг нь зөвхөн явах башгалж өгч чадна. За 197 цагт нь бол манайх руу явж аялалд явдаг. Бүгдээрээ сагуулна, бясалгаж суудаг, аялалд явдаг. Сайхан өнгө гэрэлд ойлгоо ирчим одоо энэ бүхнийг ойлгодог байгаа. Багш нь шинжлэх ухаан чирэгтэй хүн шүү. Зохиогч төөрөгч хүн шүү. Одоогоор 9 эрдмийн алтан нам дэлхийн үндэс товчоо 9 коллекц цулгаа гаргацсан. Хүндрэлтний үндэс товчоогоо 5 байт намыг original version болоо edited version гэж хэвлээ гаргацсан. Тэгээ 150 сая төгрөг зарж байгаа шүү ном авч сонирхож авъя гэсэн бахав бас авчлаа шүү гэдгийг хэлээ. За тэгээ Европын шинжлэх ухааны нэг шагнал авчихсан. Герман улс төвтэй Европын бүх улс орнуудыг хамарсан Европын шинжлэх ухааны нэг шагналыг Монголоос ангадаа авчихсан. Ганц хүн байгаа. Тэгээ тийм байна. Тэгээ одоо 19 сард багш нь явах гэж байна. Тэгээ сүүлийн үе та бүхэн мэдж байгаа. Сүүлийн 3 жилээр багш нь ирсэн Монголд үлдсэхгүй шүү дээ. Тэгээд гадны улс орнуудад ерөнхийдөө ямаагээ бүтээлээгээд явцдаг байж байгаа. За та нарын комментод их харагдах байна. Зөв үдчийн гэж харагдаад байгаа болохоос биш. Арай минь багшаа гэж харагдаж байна. За тэгээд тийм байна. За тэгээд бүгдээрээ гутлаа тайлаад аимшин тайлаад баруун гараараа хөлийнхээ холыг зүүн гараараа толгой бол хүзүүгээ атгаад халуун үтэн байна уу ялгааг нь мэдээд авчираа даавь ихнээс нүзээрээ хөлийнхээ холыг сайн хараад ажигчгаараа цагаан байна уу хөлийнх хуумсных нь нарчмаар хөлийнх нь өсгийгээр хөлийн давхаргаар чинь цагаан байна уу тийм ээ жоохон чултгай цагаан байна уу анхаарчаараа тэгээд тэр цагаан амжны юу анхаарчаараа тэгээд одоо тэр өглөөш шүдэ угаахтай байгаа дээ нөө эсвэл ямар нэгэн байдлаар ингээд тэгэхэд ухаан нүнэрч гинөө тий гараараа тэгээд өрөөндийн зөвлөгөө авч болно ирээдүйдээ гэж хэлэх байна. За тэгээд цаг царай боллоо их чим димээ болоо юм ярьлаа. Тэгээд удахгүй нэг пост оруулна. Тэгээд тэрхүү Монгол улс олноороо дамар өргөж гуйлмжлах цаг айсуу төвчээрийн тэлээгээ чангарцгаа гэж багсан загсан. Дор өрнө зүгээр энэс айгаал юу юм бол гэдэг ахын хооронд энэ өвөл айтаа сайхан өвлчгөл бодоо зүгээр өвлийнхөө бэлтгэлийг сайн хий. Тэгээ нэг Монголын ард түмэн даваал гарна, туулаад гарна, 27 цаг ирнэ хүмүүлийн зод тэнийх байлгүй дээ. Зүгээр л яг хоо дэмжигчт маань юм уу, дагагчт маань 90 саруулын их төв сайн сайхан байж бас нэг арай илүү мэдээлэлтэй байгаасаа л гэж би хүсч хэлсэн. Тэгээ бас цаашдаа бас нэг бошиг оруулна. Шигүү баригдсан ширэнгэн бетонууд шингэрхийн уртад одоо мэдээгээ дуулнаа та нарт. Юу юм бол мэдэхгүй тэгээд та бүхэн бодож шигүү баригдсан ширэнгэн бетонууд шингэрхийн уртад мэдээ хүргэнэ багш нь. Та нарыг аврах болно. Үүний тул багш нь энэ дэлхийд одоо энэ Монголд ирсэн юм аа. Тэгээд шигүү баригдсан ширэнгэн бетонууд шингэрхийн уртад та нар мэдээлэл хүргэнэ санаа зовлтгоо. Та нар ямар ч байсан
ааварна. За өнөөдрийнхөө лайв өндөрлөө. Баярлалаа. Тэгээд 5 байж нам маань ингээд вершн гарсан байгаа шүү. 150,000 төгрөгөөр бас тэр авч болно. За тэгээ багшигаа явахаас өмнө имжлүүлж болно. Уулзах нь уулзаараа, уулзах нь уулзраарай. Тэгээ яг хаа багш нь тэгээд нэг Японд байгаа хүмүүс маань нэрөө уулзыг гэвэл уулзж болно. Солонгост байгаа хүмүүс маань уулзыг бол уулзж болно. Америкт байгаа хүмүүс маань уулзыг бол уулзж болно. Тэгээ хувь чад бичнэ үстэй. Тэгээд багш нь тэгээд ямар ч гэсэн Wall 3 гэдэг төслөө хэрэгжүүлж хийж байгаа. Тэгээд тэр Wall 3 гэдэг төслийг прожектыг дэлхийд хэрэгжүүлэхэд одоо та бүхэн харж байна. Багш нь хэний дэлхийд гарч очиод хэнийг имжлэх нь үү, хэнийг эдгэх нь үү, хэний астрологийг бодох нь үү, хаана номоо гаргах нь үү, хэний туслах болох нь үү одоо ингээ багш нь та бүхэндээ ингээ сайхан ирээдүйд мэдрэх бах, аль улс орнд явах нь үү, ямар төрлийн ямар эмнэлэгт гадаадд очиж хүмүүсийг нэмчиж идэх нь ингээд харж байгаарай. Одоо тэгээд багш нь хэлж үзүүлж яриулна. Тэгээд лайв нь үзсэн баярлалаа. Тэгээд удахгүй дараагийнхаа басар та бүхэндээ мэдээл хүргэнэ. Тэгээд эрүүл мэндэ ингээд анхаарад сайхан яваарай. Бие эрүүл байлга, сэтгцээ эрүүл байлга, оюуна саруул байлга. Үүнийг захиад амжилт хүсье сайн сайхныг хүсээрээ. Одоо багш нь одоо эндээс ингээд хайрын шүдэ. За нэг өрдмөс төлөгч ингээд хүмжлэгийн аппаратыг ингээд гүүгүүрийнхээ имийг авид одоо үзүүнээс оруулчихсан тавьчихсан байна. За тэгээ багш нь сүүлийн 4 өдөр миний мэдхийн 1 цаг 30 минутанд л харьлаа. Шөнийн 1 цаг 30 минутанд. 1:30 хүртэл одоо хүмүүстэй зураад байна штэ. Нэг хүний ч одоо 5-6 цаг тавилж ижил одоо тэр актер хүчингүүдийг давж гэтлгэж, ирүүлжүүлж, саруулжуулж, ангааж өгч чадж байна. За тэгээд амжилт хүсье. Сайн сайхныг хүсээрээ. Дараа тэгээд асуулт байх юм бол та бүхэн үлдээгээрээ. Тэгээд сая үл нэг хідэн асуулт өмнө асуусан нэг хідэн асуулт байсан. Нэг онц асуулт байгаагүй. Монголоос ирээдүй яах юм бэ гэдэг асуулт байсан. Тэгээд өнөөдөр лайв урдуулчлаа. Дараагийн удаа Монголоос ирээдүй ямар ах юм бэ? Альфа үеийнхэн чинь аврах юм уу? Z үеийнхэн чинь үеийнхэн чинь нураанаа энэ Монголын ирээдүй ямар байх юм бэ хэмээл Z үеийнх нь нураах юм уу? Альфа үеийнх аврах юм уу? Хизээ нөө улс орон сайжрах юм бэ гэдгийг хэлэх юм. Улс орнд юу дахих мохыг яг номноосоо жоохон уншиж өгөө. За тэгээд амжилт хүсье бүгдэнд сайн сайхныг хүсээрэй.